Худамбай аймгийн шинэ Маргадун гушууны өвөр гар нутагтай нэг малчин, ангийн нэг малчин залуу байгаа. Тэгээд нутаг орноо харахад өөрийн ирэхгүй зэрэгтэй тэгэхээр өмтөрж байна. Наднэгхэн энэ нутгаар бид нүүж өвсөн, ийгч хагалаа байсан. Одоо энэ жил бодож өргөд ирэхэд бол нэгэнтээ хагалаад бол мод тарнгээд бол ингэж хагалсан байна. Ингээд бол манай нутаг орныг бол хятад улсын төрийн бодлого ихээр шийдэж байна. Тэгээд энэ дээр хараа энэ бол тариа. Энэ тариа. Манай малжих оронд бол тариа тарьж болохгүй гэсэн хууль байдаг гэж би сонссон. Гэхдээ одоо өнөөдөр болж ирэхэд бол манай малжих орны ихэнх газар бол одоо уул хянганаар бол ихээр тариа тарьсан байна. Энэ нь яагаад гэвэл манай малжих орны оронд байж байгаа орон нутгийн засгийн ордны төрийн бодлого ихээр ялзран дөрэж байгаа. Үзэгдэл болно. Энэ нь яагаад гэвэл манай монгол хүн өөрөө өөдөө гараагүй хятад хүн харчин хүн манай нутаг орныг эзлээд бол тэд бол нүүдэл соёл мал аж ахуйг бол нэгэнтээ ойлгохгүй. Ийм болохоор бол нутагаас хөдөлдөж өөрийнхөө хувийн ашиг тус аваад бол малчдыг бол ихээр шийдэж байна. Тэгээд бол энэ нутаг орноо ингэж харахад бол өөрийн ирэхгүй зүйлсийг өмтөрж байна. Манай монгол орн уул нь бол нүүдлэн малжиж энэ онгон дархан байгaalаараа нүүдлэн малжаад ирсээр одоо бож ирэхэд нэгэнтээ хашигдаад нэгэнтээ нэг аваажийн торон дотор орсон шиг бодогдож байна. Тэр ой шугын өөрийн ургаж ирдэг юмд заагвал энэ нутаг орныг минь ингэж өвдөж сүйтгэж ингэж мод тарих нь юуны алав бэ? Ингээд энэнийг яагаад манай засгийн ордон яагаад энэнийг хариуцж энэ нутаг орноо ингэж өвдөж байхыг харж байгаад яагаад хамаардаггүй юм да. Одоо энд нь орвол одоо тарсан модыг сүйтгэдэг малчдыг бол ихээр торгож ихээр хувийн амьдрал нь бол одоо ихэнх дараас үзүүлж байна. Ийгээд манай өвөг дөөцсөн чөлөөтэй нүүдлэн ирсэн малжих соёл нутаг орн минь ингэж устна гэж үгэж би ботход ерөн сэтгэл өмтөрж байна. Тэгээд өргөн олон монголчууд минь миний энэ ярьсан үгнээс болж бид яавал сайн нутаг орноо өөрснөө бүрэн бүтэн хадгалж чадах тухайтай бид бодож сэтгэж явъя гэж бодож байна. Тэгээд нэг хүн хөдөөд болохгүй нийт монгол бүгдөө бүрхрэн нахтарвал сая өөрийнхөө нутаг орноо хамгаалт ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд одоогийн хүн төрөл хэдэн амьдарж байгаа орчин тойрондоо манай монгол хүний газар шороо явх тутам баг байна. Одоо хятадын төрийн бодлого манай монгол хүнийг нэгэнтээ алган дотроо оруулаад бол ийм хэмжээнд болгож байна. Тэгээд өргөн олон монголчууд минь энэ ярьсан яренсэн болж бүгдөө нэгдвэл сая энэ бүхнийг ялан тавд ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Өөрхөртэй нутаг минь хагалж тарьж босгох. Хоромын ийм л хавзаатай гэж юу?